За энэ нэр дарга цэргийг долоож янз бүр болж амтан хүнийг одоо янз бүр болж одоо ингээд баяжаад иргэн мэдэл төрсөн лодой самбуу гэдэг нэг стан навшийн нохоо байна. Угаасаа сэтгүүлж багтаа л навшийн байсан. Тийм ээ. Монгол улсын төрийн далбайг ураад Шимү Мангар Бацаамын наад лодой самбуу Мангар Бацаамын чи наад төрийн далбайг чи урхан битийл миний үгдээц Монголын ард түмэн бараг чэжнээсээ бас гаргадаг шүү. Үргэлж орой дээрээ залж явдаг энэ төрийн далбайг чи олон нийтийн хэвлэл мэдээлэлээр чи урж исэн мөн нохой. Одоо чи гарчхаад юу гинэ? Новшмын чи Эрдэнтийн үйлдвэр 5 толгойг, Эрдэс 5 толгойг хувьд гаргыг гинэ. Наа чи та нарын хувийн өмч биш. Ер нь бүх уурхай Монголын ард түмний өмч. Одоо харин та нараас уурхайнуудаа хурааж авах хэрэгтэй байгаа. Бүр даварцсан хулгайчуудын гар хөл болж очичоод одоо Эрдэнтийн үйлдвэр Эрдэс 5 толгойг хувьд гаргана гэж гуцаа сууж идэг. Шамшиг муу нусан чах муу лодой самбуу минь шамшиг муу нусан чах юм ярихгүй шүү. Чи зүгээр зайлаарай. Чи зүгээр бүр Монголоос зайлаарай чи бүр. Хаан цагаачлах ч хамаагүй чи Монголоос зайлаарай мөн нохоо минь. Чи нэрээ өнөөдөр тийм ээ Монголын ард түмний өмчийг та нар хулгайлж хувааж идж байгаа. Одоо тэгсэн чи бүр ханаагүй хувьд гаргаад хувааж иднэ гинэ. Монголын ард түмэн өөрсдөө эзэмших ёстой. Ер нь бол эхнээс нь ингээд тий оюу толгой, 5 толгой гэдээ бүгдөө хулгайчуд хулгай гараагаар орсон шүү дээ. Өнөөдөр яг зүгээр та нар аархаж болноо. Маргааш гэж өдөр би шүү. Лодой самбуу. Чи бол зүгээр зайлаараа мөн усан чахам минь мөн цүнх баригч минь. Өнөөдрийн жуулган дээр инх хамгаалсан сайд хэлж штэ. Инх хамгаалаа. Цүнх барих гад улаараа дайраад байдаг нь гарын үсэг зурах гэж энэ зөвшөөрөл авдаг энэ жижиг хүнс нийлгүүр аж ахуйн нэгжүүд тийм ээ бараа бүтээлд оруулж бүртгэлдэг. Эдэн дээр л одоо гарын үсэг зурхачл гарын үсгийн төлөө дайн болж байгаа ийм л зүйл гэж чиг. Чи бас тэрний нэгэн штэ. Нэг цүнх баригч штэ чи. Чи өнөөдөр Монголын ард түмний өмчийг чи хувьцалж авна гэж хуцдаггүй маа. Муу бууны нохоо минь. Чи миний Монголын сүлд болсон төрийн далбайг чи өнөөдөр хэдэн жилийн өмнө чи олон нийтийн шүлжигээр чи урсан штэ. Тэгэхээр энэ оюу талгайг оюутгаш 5 толгой Эрдэнэт хоёрыг хувьчлна гэж дайраад байгаа чи ямар учиртай. Хиний захиалга юм уу навшоо лодой самбуу чи зайлаарай. Лодой самбуу наа чи Монголын ард түмний өмч. Монголын ард түмэнд гişгэн хувааж идэх өмч болохоос тааман хулгайчуд ингээд ээлжлээд дараагаар ингээд хувьчлаад аваад идчихдэг юм бишээ. Бүх уурхайгаа монголчууд эргэж авах хэрэгтэй. Монголчууд ч гэсэн өнөөдөр бодох хэрэгтэй шүү дээ. Энэ лодой самбуу мамбуу ийм нусан жах цүнх баригчнаар доромжлуулаад сууж байгаагаар өнөөдөр ислэн босоод бүгд нэгдээд энэ уул уурхайгаа аваад уул уурхайгаасаа бид нар ноогд ашгаа хүртээд тэгээд хүн шиг сайхан амьдрил та. Боломж нь байна шүү дээ. Бид нар жоохон сэтгэл дутаад байна. Лодой самбуу чи зайлаарай. Навш минь